За гэх үзэх нь бэлгийн чадхад хэрхэн нөлөөлдөг вэ? За porno-induced erectile dysfunction буюу порно шалтгаанд хөвчрөлийн эмгэг нь порнографи хит их тогтмол үзэгтэй холбоотойгоор жинхэнэ бэлгийн харилцааны үед хөвчрөлт алдагдах үзэгдэл юм а. Энэ сүүлийн жилүүдэд ялангуяа залуу эрчүүдийн дунд бол өргөн судлагдж буй асуудал болоод байгаа. Порнограф үзэх үед хүний тарих дофамин ихээр хэмжээгээр ялгардаг. Хит их олон янзын порно үзэх нь тархийг хит мэдрэг болгож бодит амьдралын бэлгийн өдөөлт бол хангалтгүй гэж үзэхэд хүргэдэг. Порнограф үзэх үед хөвчрөл хэвэн байдаг ч жинхэнэ харилцаанд хөвчрөл үүсэхгүй. За бэлгийн дор хүсэл зөвхөн порнотой холбоотойгоор өдөгдөн. За сэтгэл готрол, айдас, өөрийгөө буруутгах мэдрэмж төрж болно. За үүнээс гадна бэлгийн амьдралаас үүдэлтэй хосын харилцааны асуудлууд үүсч болно. Багада 30-аас 90 хоног порно болон гар хангалагаас бүрэн татгалзах. Энэ хугацаанд тарих допамин тэнцвэрээ дахин сэргээж бодит өдөөдөлтөнд илүү мэдрэмтгий болдог. Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын хэв маяг мэдээж суулгах хэрэгтэй. Үүнд болохоор кардио болон хүчний дасгал хийснээр тестостерон даавар нэмэгдэж стресс бол буурна. Үүнээс гадна болохоор сайн хооллолт, хангалттай унтах нь бол маш их чухал байдаг. За 3 дугаар сэтгэл зүйн дэмжлэг. Психологч, сексологчтой ярилцах нь сэтгэл зүйн шалтгааныг тодорхойлох, даван туулахад мэдээж туслана. За 4 дугаарт хосын харилцаагаа хөгжүүлэх. За үүнд болохоор жинхэнэ дотн харилцаа, итгэлцлийг сэргээх, мэдрэмжинд тулгуулсан харилцааг хөгжүүлэх. Porno-induced erectile dysfunction бол сэргээгдэх боломжтой. Зарим тохиолдолд бэлгийн сулрал, сэтгэл готрол, айдас зэрэг хам шинжүүдтэй хавсардаг тул мэрэгжлийн тусламж авах хэрэгтэй байдаг.